때를 삼바차노 예진이 어때링 할롱 맨딕 뎁쇼일지 바이나 엉거성 돌호르긴 도르시 orangniuk성 얄랄틱 엠다라다 헤릭줄랭 엠드차스노 겜누글 바 우훌릭 얄치 차떡흥 닉치 바약괴 흥벌공 겜누글 우이득 우흐득 바약 흥 겜누글 바 우훌레스 볼치 좁치 샤넬득 바약 하링 철인간지 에미트 볼항 부티그치 아브라그치 비트니 에츠그 볼항 비틴드 겜누글 바 우훌레스 얄랄틱 옥승바이가 빛날 아브락드슨 개택은 겜누글 바 우훌레스 아브락드슨 뭉크 엠테 볼치 벌항리 뭉킹 툭스 바이르 자라갈 테 올스트 우르트 뭉크트 엠드락 이압달릭 힐레네 벌항 비텐트 얄랄틱 우그힌톨 철인간 조국에 일겠지 비트니 아바락 제준 예수 소리스트 자갈마이 첩들록동 나스바르치 비트니 겜 누글릭 보르무승 시티치 우거드 우글레스 거르몽 허링인 덧들 에밀스 날 비틴드 우글레스 얄라틱 욱승배가 벌항 철인간 후 비트니 아바락 제진 예수스 흐리스틸 담조올지 비틴드 겜누글바 우글레스 얄랄틱 욱승발나 비트니 얄랄트볼 부릉 특스포스 하가스 도토 얄랄트비시 부릉 특스 우르트 무킹 얄랄트베가 하린 비트니 이티겔 서울 도로의 배가 지났어 자림다 겜누글트 얄락딱 우이치 배가 자림다 우글레스 아이크 우이치 배가 하린 빛날 벌항리 옥습 어느 뜻이 벌항리 옥득 얄랄튼 밭 이트기치 벌항리 옥승 얄랄틱 버tit 엠다라다 헤릭줄랭 엠다락 야스테바가 태글 빛날 겜누글트 오너승구잇 야호에 비트니 벌항나스 압승 얄랄트 후침구이 벌호 우괴 호칭게리니 오잇 벌항나스 성곡드승 벌항니 아르뚱 겜누글릭 울드승 오잇 누글린 타힐 어르그스너 겜누글 오칠락드치 벌항니 아리용 바이델 토틀 엠드락 북벌름쪽 한가지 옥승 벌나 빛날 어느 들어 호칭게레 레위트 노민 저러가 떠올 노물롤 함트 선석기치 바이가 레위트 노민 콜 세티브 유에 비트니 부티그치 비트니 하브락치 비트니 에치크 보랑 아리용 오치라스 타나르치 아리용 바이통 기치 보랑 비틴 도셔치 비트나라스 우스치 바이가 비트니 에치크 비트니 아브락치 에진 보랑 아리용 바이가 볼
түүний хүүхдүүд болсон бид нарч ариун байх ёстой. Бурхан ариун, түүний хүүхдүүд ариун бус байж болохгүй шүү дээ. Тийм учраас Очин-гэрний Леви ном Бурханы ард түмэн, Бурханы ариун, Бурханнаг чанарын дотор амьдарч Бурханы хүүхдүүд, Бурханы ард түмэнч ариун байх ёстой гэдгийг сануулж тушааж байгаа. Бурханы ард түмэн ариун байгааны төлөө тусалдаг Бурханы томилсон тахилчид байсан. Бас Бурханы ард түмэн Бурханд очиг тойдог. Чавал Бурханы ариун оршихой болох ариун асар хураалын майханд орох ёстой байсан. Очин-гэрний Бурханы ард түмэн Бурханы ариун оршихойд очиг тойдог. Чавал Бурханы тусгаарлагдсан хураалын майхан дотор тахилчаар дамжуулж бас тахил өргөснөрөө Бурханы өмнө ордог байсан. Очин-гэрээ Леви номын хураалын майхан ариун асар тахилч ба тэргүүн тахилч тахил бол аврагч Есүс Христийг гэрчилж амлдаг байгаа. Шингэрээ Ибри номд Есүс Христ бол тэргүүн тахилч. Бас өөрийгөө бидний гэм нүглийн төлөх тахил болгон Бурхандаа өргөж биднийг ариусгасан тухай бичсэн байна. Тийм учраас өнөөдөр Есүс Христ дотор байгаа бидний хувьд ариун асар буюу хураалын майханч байхгүй. Тахилчаар дамжигч хэрэггүй. Эмтний чусаар тахил өргөгч ёсгүй. Есүс Христээр дамжуулж, түнд итгэлээр дамжуулж, түүний цагаалмай чусаар дамжиж, Бурханы өмнө нэвтрэн орох болсон байна. Амен. Тэгэд Очин-гэрний үед Бурханы ард түмэн 5 төрлийн тахил өргөж байсан. Шаталт тахил, эдийн өргөл, эвийн тахил, нүглийн тахил, гэмийн тахил гэж 5 төрлийн тахилыг өдөр бүр хэрэгтээ шаардлагатай үед Бурханы өмнө өргөж ариун Бурханы оршихойд ордог байсан. Энэ 5 тахил бол өнөөдрийн Христ дотор байгаа бидэнд бол эмит тахил, сүнслэг мөргөл, бидний бүхэл амьдралаараа Бурханыг алдаршуулах итгэлийн амьдрал гэж хэлж болно. Тийм учраас Очин-гэрний үед Бурханы өмнө тахилаар Бурханыг алдаршуулж Бурхан очдог байсан. Өнөөдөр бид нар Есүс Христээр дамжиж тахил өргөх бус бүхэл амьдралаараа Бурханыг алдаршуулах мөргөлөөр дамжуулж Бурханы өмнө очдог байгаа. Шаталт тахил бол өдөр бүр Бурханыг баярлуулан түүнийг
хүндэтгэн алтршуулга жолгоор бурхандаа өргөдөг сайн туурын өргөл байсан. Эдийн өргөл бол өдөр бүрийн хоол хүнсээр хангаж өгсөн бурхандаа талархаж бидний бүх амьдрал хэрэгцээг бурхан хангаж өгдөг гэдэгт найдаж бурханд өргөдөг тахил байсан. Эвийн төлөх тахил бол бурханба босодтэй дотн харилцаа байгуулж бурхан болон босодтэй эвэрлэх зорилгоор эвийн тахил өргөж байсан. Бидний итгэл бол харилцаа хичээж бол бурхантай хэрхэн дотн харилцдаг вэ? Босодтой хэрхэн дотн харилцаа байгуулдаг вэ гэдэг нь маш чухал байдаг юм. Ингэж 5 тахилын зорилго утаг санаа өнөөдрийн бидний бүргэлд шингэн оролсон байх ёстой. Бид нар бурханы өмнө мөргөл өргөх үе болгонд бурханыг баярлуулж түнд талархаж түнтэй дотн харилцаа байгуулах ба бурхан ба босодтой эвэрлэж чин сэтгэлээсээ гэмшиж бурханы өмнө мөргөл өргөх ёстой байгаа. Өнөөдөр Леви номын 5 тахилын дотроос 4 дахь тахил буюу нүглийн тахилыг хамт судлах. Тэр одоо Леви 4-ийн 1-ээс 6 хүртэл хамт унших болно. Эзэн Мошед айдахдаа Израилийн хөвгүүдэд эзний хийхийг хориглосон зүйлсээ хүн аль хэгийг нь хийж санамсаргүй нүгэл үлдэх аваасан. Хэрэг тослогдсон тахилч ард түмний ялд унгаж нүгэл үлдэх аваас тэр хүн үлдсэн нүгэлдээ залуу согогүй бохыг нүглийн тахил болгон эзэнд өргөв. Тэр бохыг уулзалтын майхны үүдэнд эзний өмнө авчираад гараа бохын толгой дээр тавиж үүнийг эзний өмнө нятэр. Тослогдсон тахилч бохын цоснаас аваад үүнийг уулзалтын майханд авчир. Тахилч цосонд хороогаа дүрэн эзний өмнө ариун газрын хөшгийн өмнө цоснаас толлон удаа цацах боглоо. Амен. Өмнө бид нар шаталт тахил, эдийн өргөл, эвийн тахил хамт үзсэн байна. Нүглийн тахил бол Леви 4-ийн 1-ээс 5-ын 13, 6-гийн 24-с 30-д маш тодорхой бичигдсэн байна. Нүглийн тахил гэж юу вэ гэдгийг товчхон 80 зүйлээр
хамт судлах болно. Нэгдүгээр нь нүглийн тахил бол тийм ээ. Гэм нүгэл үлдсэн хов хүн ба хамт олонний гэмиг уучлагдахын тулд өргөж байсан. Нүглийн тахил гэж юу вэ? Гэм нүглийг уучлагдахын тулд өргөж байсан. Леви 4-ийн 26, 31, 35, 5-ийн 13. Тэр уучлагдах болно. Бурханы тушаасан ёсоор нүглийн тахил зүй ёсоор өргөвөл нүглийн тахилаар дамжуулж гэм нүгэл уучлагдах болно. Тийм учраас нүглийн тахилын чөлөг юу вэ? Гэм нүгэл уучлагдахын тулд өргөж байсан. Нүглийн төлөө тахил бол тийм ээ. Дөрвөн төрөл байсан. Дөрвийн 13-д бүх Израиль Бурханы ард түмэн гэм нүгэл үлдсэн үед өргөж байсан. Нүглийн тахил бол тийм ээ. Зөвхөн хобби хүний нүгэл төдийгүй хамт олонний нүглийн төлөгчий тахил өргөж байсан. Дөрвийн 3-с бол тослогдсон тахилчид нүгэл үлдсэн үед хэрхэн нүглийн тахил өргөх тухай бичсэн байна. Дөрвийн 22-оос бол тийм ээ. Өдөр дагаж хүмүүс гэм нүгэл үлдсэн үед ингэж нүглийн тахил өргөрөө гэж тушаасан байна. Дөрвийн 27-оос бол тийм ээ. Чирийн хүмүүс гэм нүгэл үлдэх үед яаж нүглийн тахил өргөх талаар бичсэн байна. Тийм учраас бүх Израиль тослогдсон тахилчид, удирдагчид, чирийн хүмүүс яаж нүглийн тахил өргөх тухай тодорхой тэмдэглэгдсэн байна. За, 3-дугаар нь нүглийн тахил өргөхийн тулд нүгэл болох уу үгүй юу гэдгийг юугаар тогтоох вэ? Нүгэл болох эсэх нь хэн шийдэх вэ? Эзний энэ хууль тушаал. Эзний хориглосон зүйл. Эзний хий гэж тушаасан зүйлийг хийхгүй байвал гэм нүгэл болно. Тийм учраас нүгэл болох эсэх гэдэг нь эзний хууль тушаал шийдэн. Хэн нэгэн хүний бодол санаагаар гэм нүгэл болох биш. Хэн нэгэн хүнтэй харьцуулж гэм нүгэл болох эсэхийг шийдэх биш. Бурхан хий гэж тушаасан зүйлийг хийхгүй байх. Эсвэл Бурхан битгий хий гэж хориглосон зүйлийг хийвэл гэм нүгэл болно. Дөрвийн 2, 13, 22, 27 гэм нүгэл болох уу үгүй гэдэг нь хүн шийдэх биш. Эзэн Бурханы хууль тушаал шийдэх болно гэж. Өнөөдөр ч гэсэн гэм нүгэл болох уу үгүй гэдгийг хэн шийдэх вэ? Хүн шийдэх биш. Алива нэгэн төрийн байгууллага шийдэх биш. Мэдээж өнөөдөр
бидний Орос үндэстэн нийгэмд бол хууль, тушаал, дүрм, ёс журам байгаа. Тийм ээ. Үүнийг зөрчих үед бид нар гэм нүгэл гэж ярьдаг. Харин та бидний хувьд гэм нүгэл болох үгүй гэдэг нь эзний хууль, тушаалын дагуу шийднэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Дөрөвдүгээр нь удирдагчид илүү хүнд хариуцлага хүлээх ёстой. Дөрвийн гураваас тахилчид нүгэл үлдвэл залуу согоггүй бохыг нүгэлийн тахилын өргөл болго өргөх ёстой. Дөрвийн 13-д бүх Израиль нүгэл үлдэх үед залуу бохыг өргөдөг байсан. Дөрвийн 23-аас удирдагчид нүгэл үлдэх үе согоггүй огныг өргөхэй гэсэн. Дөрвийн 28-аас чирийн хүмүүс гэм нүгэл үлдэх үе согоггүй эм няма, согоггүй эм хураагаар өргөх боломж байсан. Ингэж тахилчид удирдагчид бол тийм ээ илүү хүнд хариуцлага хүлээж нүгэлийн тахилын өргөл бол илүү үнэтэй амьтныг өргөх ёстой байсан. Энэ нь удирдагчид гэм нүгэл үлдэх үед Бурханы өмнө илүү хүнд хариуцлага хүлээнэ гэдгийг харуулж байна. Тав дахь нь нүгэлийн төлөх тахилын өргөлийн цус бол Бурханы ариун оршихуйн дотор орж чадах ёстой. 3-ын 5-аас 6-нд нүгэлийн тахилын өргөлийн цуснаас аваад үүнийг уулзалтын майханд авчираад ариун газрын хөшгийн өмнө цуснасаа 7 удаа чачих болго гэсэн. Леви 1:5-нд өчбөр тийм ээ. Энэ бол шатайт тахил байгаа. Шатайт тахилын өргөлийн цус яаж байсан бэ? Цусыг нь авчран уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширийг тойруулан чачна. Шатайт тахилын өргөлийн цус бол тийм ээ. Хураалын майхан ариун газрын дотор орж чачах биш. Хураалын майхны үүдэнд байгаа тахилын ширийг тойруулан чачих байсан. 3-ын 2 эбийн тахилч гэсэн эбийн тахилын өргөлийн цусыг авчирч уулзалтын майхны үүдэн дэх тахилын ширийг тойруулан чачна. Тийм учраас нүгэлийн төлөх тахилын өргөлийн цус ба шатайт тахилын өргөл эбийн тахилын өргөлийн цусыг чачих арга ондоо байгааг та нар анзарч байна уу? Нүгэлийн төлөх тахилын өргөлийн цус заавал Бурханы оршихуйн өмнө ороод чачиж гэм нүгэл уучлагдана гэж эзэн тушаасан байна. Энэ нь бидний гэм нүгэл заавал Бурханы ариун оршихуйн өмнө очиж шийдэх болно гэдгийг гэрчилж байна. 6 дугаар нь нүгэлийн тахил өргөхөөс өмнө эхлээд гэм нүгэлийг мэдэн ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой. Тэдний үлдсэн нүгэл
мэддэг үед энэ мэддэг баггүй. Мэдхгүйгээр нүгэл нь тахил өргөдөг шүү дээ. Өөрөө мэдэх ба бусад мэдүүлэх үед. Тийм ээ? Хэн нэгэн хүн чи ийм гэм нүгэл үлдсэн байна гэдгийг мэдүүлэх үед. Аль эсвэл бурхан сануулж мэддэг үед нүгэлийн тахил өргөдөг байна. Төрбийн 13-аас 14, 23, 28 энэ мэддэг мэдүүлбэл гэсэн үг гарч байгаа. Тийм учраас нүгэлийн тахил өргөх үед ямар нүгэлийн төлөө тахил өргөж байгаа юм бэ? Гэвь мэдхгүй гэж хэлж болохгүй. Ийм нүгэлийг би үлдсэн учраас би нүгэлийн тахил өргөж байна. Өнөөдөр бидний гэмшилдэж ямар гэмиг үлдсэн мэдхгүйгээр гэмшихгүй шүү дээ. Тийм ээ? Тийм учраас нүгэлийн тахил өргөх үед ямар нүгэл үлдсэнийг тодорхой олж мэдэж хүлээн зөвшөөрөх ёстой байхгүй. Долоодагмын нүгэлийн тахил өргөдөг хүмүүс чин сэтгэлээсээ гэмших ёстой байна. Нүгэлийн тахил бол тийм ээ хүний гэм нүгэлийн төлөө чөлөөс болсон амьтад байсан. Ингэж нүгэлийн төлөө тахил нүгэлийн тахилын 8 чухал ёсыг би маш товчхон танилцуулсан байна. Тэгвэл одоо бид нар нүгэлийн төлөв тахил нүгэлийн тахил өнөөдөр та бидний амьдралд ямар сургамж өгч байна вэ? Нэгдүгээр нь нүгэлийн тахил бол бидний гэм нүгэлийн төлөө загалмай чөтөлөгдөн нас барсан Иесусыг гэрчилж амлаж байгаа. Иесус Христ загалмай чөтөлөгдөн нас барсан нь бидний гэм нүглийг бүрмөсөн ууч Христ дотор биднийг ариусгаж дахин амьтны чусаараа нүгэлийн тахил өргөх ёсгүй болгосон байна. Үүний тухай Ибри 9:10 дугаар бүлэгт маш сайн бичигдсэн байна. Ибри 10:12-с 14-ийг хамт үзнэ. Харин тэр нүгэлийн төлөх ганц тахил үрд өргөөд Бурханы баруун гарт заларсан гэсэн. Бидний аврагч Иесус Христ өөрийгөө нүгэлийн тахил болгож загалмайд ганц өргөснөрөө бидний гэм нүгэлээс чөлөөж аварсан гэж тайлбарч байна. 13-д тэр цагаасаа дайснуудыг нь хөлийнхэн гişгүр болгох хүртэл хүлээж байгаа. Тэр цагаас гэж байна. Иесус Христ загалмай чөтөлөгдөн нас барсан цагаас
бидний дайсан болох сатан диабол түүний захирч байгаа хууль гэм нүгэл үхэл биднийг дахин захирах ёсгүй болгосон гэсэн. 14. Учир нь тэр ариун болгогсдыг ганц тахилаараа үүрд төгс болгосон. Иесус Христ өөрийгөө нүглийн тахил болгон загалмайд ганц удаа өргөснөр гэм нүглийн асуудалыг бүрмөсөн төгс шийдэж биднийг ариун болгож өгсөн байгаа. Тийм учраас Леви номын нүглийн тахил бол бүрэн төгс мөнхийн нүглийн тахил өргөхөөр ирэх Иесус Христийг гэрчилж байгаа. Иесус Христ загалмайгаар өөрийгөө нүглийн тахил болгон өргөснөр бидний гэм нүгэл ба үхэлээс аварч бидний ариун болгосон байгаа. Ганц нүглийн тахил үрд төгс болгох мөнхийн нүглийн тахил. Ингэж Бурханы Авраамийн хүсэл зорилгоо биелүүлсэн дараа Аврагч Иесус Христ Бурханы баруун талд заларсан байгаа. Ибри 13-ийн 12-д тиймээс Иесус бас өөрийнхөө цусаараа хүмүүсийг ариусгах тулд хаалганы гадна зовсон байгаа гэж бичсэн байна. Тийм учраас нүглийн тахил бол бидний аврагч Иесус Христийн загалмайн ганц бүрэн төгс мөнхийн нүглийн тахилыг гэрчилдэг байгаа. Хоёрдугаар нь гэм нүгэл уучлагдах заавал гэмшил ба итгэл хэрэгтэй байгаа. Хэрхэн гэм нүгэл ба үхлээс аврагдах вэ? Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшиж Иесус Христэд итгэх ёстой байгаа. Элч Паул Эфес чуулганы ахлагчдыг дуутаад Бурханы өмнөх гэмшил бидний эзэн Иесус Христэд итгэх тухай юдэчүүд болон грекчүүдэд гэрчилсэн байна гэж гэрчилсэн байна. Гэмшил ба итгэл энэ бол гэм нүгэл ба үхлээс аврагдах зам чорын ганц зам байгаа. Ингэж та бид нар Иесус Христийн цусаараа түүний загалмайгаар бидний гэм нүгэл Христ дотор түүнтэй итгэлээр тавьжулаа. Бүрмөсөн уучлагдчих. Бид нар Христ дотор гэмжимгүй ариун болсон байна. Амен. Тэгвэл өнөөдөр бид нар
Есүс Христ бидний бүх гэмнүгэл уучлж өгсөн бол өнөөдөр бид нар гэмших хэрэггүй юм уу? Зарим гач бороо орсгал Есүс Христэд итгэсэн хүн гэмших ёсгүй гэж хотлоо ярьдаг хүмүүс байгаа. Есүс Христ бидний гэмиг бүрэн төгс уучлж бидний ариун болгож өгсөн боловч та бидний өдөр бүрийн бодит амьдралд гэмнүгэл үлддэггүй юу? Үлддэг шүү дээ. Тийм учраас бид нар өдөр бүр гэмших ёстой байна. Анх Есүс Христэд итгэсэн үеийн гэмшил бол гэмшил ба итгэл биднэр гэмнүгэл ба үхлээс аврагдахын тулд гэмшил ба итгэл хэрэгтэй байгаа. Үүний дараа бид Есүс Христэд итгэж аврагдсны дараах гэмнүглийг яах вэ? Мэдээж бүрэн төгс бидний гэмнүгэл уучлагдсан гэдэг нь бидний өнгөрсөн одоо ирээдүйн бүх гэмнүгэл уучлагдсан гэсэн утгатай. Гэмнүгэл уучлагдсан боловч өдөр бүрийн үлдсэн гэмнүглийг бид нар өдөр бүр бас гэмших ёстой байна. Нэгдүгээр Иохан 1:8-аас 10-нд бид нүгэлгүй гэж хэлбэл өөрөөсдийгөө мэхэлж байгаа бөгөөд бидний дотор үүнийг алга гэсэн. 9-дүгээр бид нүгэлээ улайбал 10-дугаар ишлэл бид нүгэл үлдээгүй гэж хэлбэл Есүс Христ бидний гэмиг бүгдийг уучлж өгсөн. Бидний зөвхт хүн болгосон. Харин бид нар зөвхт хүн болсон боловч өнөөдөр бид нар гэмнүгэл үлдэж зөвхт бос үлдэсээр байгаа. Тийм учраас бид нар нүгэл байхгүй. Христ дотор бол гэмнүгэл уучлагдсан боловч бид гэмнүгэлтэй. Бид нүгэл үлддэггүй хүмүүс биш. Бидний үлддэг гэмнүгэл зөвхөн би махбод гэмнүгэл үлдэж бидний сүнс гэмнүгэл үлддэггүй биш. Бид нүгэл үлдээгүй гэвэл үүнийг биднийд алга үнэн гэж байна. Бурхан үг ба Есүс Христ бидэнд байхгүй. 10-р ишлэлээр бид нүгэл үлдээгүй гэж хэлбэл бид түүнийг худалж болгож Бурханыг худалж болгож түүний үг алга гэсэн. Христ дотор байгаа. Ариун Бурханы хүүхэд бид нар ариун ба ариун бусыг ялгах чадвартай байдаг. Харин бид нар нүгэлгүй биш. Нүгэл үлддэггүй биш. Аврагдсан боловч нүгэл үлдэх байгаа. Нүгэл үлдэх яах вэ? Христ миний гэм нүгэлийг бүрэн төгс уучлж өгсөн учраас би нүгэлгүй гэж хотлоо хэлэх биш. Нүглээ хүлэн зөвшөөрөх ёстой байгаа. 9-р ишлэл бид нүглээ улайбал ямар нүглээ хүлэн зөвшөөрч нүглээ өчиж тийм ээ. Бурханы өмнө чин сэтгэлээсээ гэмшбэл итгэмжт зөвхт тэр нүгэлийг мань уучлж бүхэл зүй бусаар биднийг
제벨네께서 아멘. Тэгээд 일칠일 호일 고르도그를 불렸다. 버한 에페스 초월강 볼롱 토가ing 우인 박아징 돌롱 초월강 욱 일기스 버한 돌롱 초골랑 도토르스 팀에 타붕 초골랑 gem식통 기 샤티치 베이스 버한 초월강다 gem식 샤티승 시대 버한 초월강다 gem식 샤티승 게뜨근 초월강이 들궁 어디다 그치 아클라 그치 볼롱 북 이태치 날 다안되지 다날 gem식 이렇게 되게 산울지 재밀승 발로 디모차스 예수스 그리스도 비트니 겜 누굴 부릉 특스 간층 간치 타길라라 오치 욱승 볼지 비트는 어뜨르 부린 겜 누굴 털로 겜식 버랑님은 겜실린 잘비랄 어르 야세바가 비트니 더터 어르신 발격 아리운 순스 보라 어뜨르 부르 비트니 게믹 산올지 버랑니 줍트 바이달 더터 비트니 오뜨르등 타고 올라가 바르나 비트나 진세트길레세 겜누굴레 홀랭 줍시르지 버랑니움은 겜십을 이트겜짓 줍트 보라 비트니 누굴리고 오치지 비트니 북 주의 보스 비트니 아리스크지 제빌리고 바르나 비트니 부릉특스 아리용 볼승 바르지 어뜨르 보르 아리우스 각딱 야스데 배가 에치스든 비트니 친세트길레세 겜십을 겜실 저히스데 우르짐스 가라각 야스데 배가 아멘 겜실 저히스데 우르짐스 비트 겜시승볼 겜의 하역할때 겜에서 가락할때 하링 겜시승 겜에서 부릉 가락 홍박고이 하링 닝내기르치 박박하르치 아지 마르치 비트라 겜에서 가락 야스데바가 우닉 비트나 겜실 저히스데 우르짐스 기치이치 볼로 겜슨 겜누글이 야마르치 오르칠루트 ялгаа байхгүй дахин тавтан үлдэн гэвэ гэмшсэнийг хэн хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас гэмшсэн дараа багаарч гэмээс гарч гэмиг үлдэх явтал улам багасч улам ариун амьдрал дотор өсөх ёстой байна. Матай 3-ын 8-нд баптист Йохан гэмшилийн төлөө баптизм хүртэхээр ирж байгаа хүмүүст хандаж гэмшилд жоох ёстой үр жимс гаргаа гэж шаардсан байгаа. Өнөөдөр нүглийн тахилыг хамт үзсэн байгаа. Нүглийн тахил гэж юу вэ? Нүглийн тахил өнөөдөр бидэнд ямар сургамж өгөх тухай хамт үзсэн байгаа. Бид нар Есүс Христээр давталж түүний ганц өргөсөн нүглийн тахил бидний гэм нүглээс аварч Есүн өргөсөн загалмайн нүглийн тахил бол бүрэн төгс мөнхийн гэмийн тахил болсон байгаа.
өнөөдөр та бид нар гэм нүглийн тахил өргөх биш, Есүс Христэд итгэх итгэлээр ариусгагдсан байгаа. Тийм боловч бид өдөр бүр чин сэтгэл гэмшиж Бурханы өгсөн чигт байдлыг бодит амьдралдаа хэрэгжүүлж Есүс Христ биднийг ариусгасан учраас ариун амьдралаараа амьдрах ёстой байна. Харин гэмт унах үед, нүгэл үлдэх үед чин сэтгэлээсээ гэмшигд жоох ёстой үр жимс уурхай гаргахын тулд ариун сүнсийг тахиж итгэлээр амьдрах ёстой байгаа. Бидний бүх гэм нүглийг уучлахын тулд өөрийгөө нүглийн тахил болгон өргөсөн эзэн альташ болтугай. Эзний дотор Есүсийн загалмайгаар дамжуулж бүх гэм нүгэл уучлагдсан бид нар өдөр бүрийн амьдралаараа түүнийг дагаж түүнийг альтаршуулан амьдрах ёстой байна. Эзэн Есүс Христийг итгэмжид тагдаг юурэлтэй хүмүүс болов болтугай.